Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Орхон аймгийн газрын харилцаа барилга утгуулалтын газар нь 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 95% үнэлэгдсэн амжилтыг үзүүллээ. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлсэний илрэл юм а. Байгууллагын үнэт зүйл капитал нь хүний нөөц үлээ. Өнөөдрийн байдлаар манай байгууллагт зөвлөх зэрэгтэй 1 инженер, мэрэгсэн зэрэгтэй 3 инженер, газрын харилцааны чиглэлээр мэрэгсэн 3 инженер, мэрэгсэн төсөвчин 1 магистр зэргийн зэрэгтэй 9 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хууль тогтоомжийн хүрээнд хүрэхээр ажиллаж байна. За газрын харилцааны чиглэлээр 2025 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. За нэгт одоо газрын захин бүртгэлээр болох нийтдээ эргэн аж ахуйн нэгж байгууллагад 3064 эргэн аж ахуйн нэгж байгууллагад захимаар хүлээн авч шийдвэрлээ. Мөн одоо Орхон аймгийн хэмжээнд усан сан бүхий газрыг хамгаалтын бүс дэглэм тогтоох ажлыг Орхон чулуут голын сав газрын захиргаатай хамтран аймгийн иргэдийн төлөвшсөн хурлаар оруулж батлуулаад байна. За мөн одоо газрын нийгмийн сангийн захин бүртгэлд болох нийтийн алдаатай бүртгэл болох 33251 нэгж талбарыг бүртгэж шинжилэн мөн нийгмийн сангийн систем бүртгэх ажлыг хийж ажиллаа. За өнгөрсөн 2025 онд Эрдэнэт хот Орхон аймагт нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил өрнөжлөө. За үүнд манай байгууллагаас Бохирын төв 3 дугаар шугамын ажил. За энэ шугамын ажил бол 8.6 км, HTP 600 мм-ийн голчтой 19.9 тэрбум төгрөгийн ажил байлаа. За мөн дулааны цахилгаан станцын 3.5 км урт 4.3 тэрбум төсвийн хөрөнгө оруулалттай шугам өргөтгөлийн ажлыг Эренгүрэн компани хийж дуусгалаа. За гэр ороллын бүст мөн одоо 150 ил явдаг байсан шугамыг өргөтгөн 273 метрийн голчтой дулааны шугам болон 200 мм-ийн голчтой цэвэр усны 1.7 км шугамыг ус дулаан дамжуулах төвийн хамт барьж дуусгалаа. Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар